Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам ягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгийн шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн дөрөн зүгийн шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид өхлөгч анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцөдгийн төвшин байрнаар ажиллаж байна. За дахин орой минь түргэ. За орой минь дахин өргөө. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэд Ариг банк за мөн Toyota Q үйлчилгээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чиний мэдээгээр эхлэн шуугуулаад өг. Шуугуулаад өгье. За миний ихний мэдээ нөгөө өчтөр цаг байхгүй би нэг мэдээгээ за чика мэдээ заа яг кино шиг мэдээ за. Кино шиг мэдээ гэхэлэр нэрэл кино шиг л мэдээ байдаг шүү манайхаа. Тэр ерөөсөө тэг ингээд зохиодгүй кино шиг мэдээ гэвэл кино шиг л мэдээ. За хятадын Шандуу мужийн тосгонд амьдарч байсан Чэн гэх залуу 1998 онд нутагтаа болсныг аимшигт аллагт буруутнаар тооцогдсон хилсээр ял авч 8 жилийг шоронд өнгөрүүлсэн. Ямар амир юм бэ? За тухайн үед 22 настай байсан Чэн тавилгын үйлдвэр нээхээр төлөвлөж байсан ч тосгоны нэгтлэн бодогчийн эхнэр 56 настай эмэгтэйг шунхаан сэтлэр хөнөөсөн гэж буруутгагдсан байна. За энэ үед манер цагдаагийн дарамт зодуураас болоод хэрэг хүлээхээс өөр аргагүй болсон байгаа байхгүй юу? Тэр эн чинь надаас нэг 76 оны залуу байгаа наад чинь 98 онд 22 настай байсан гэхээр. За шүүхээс 2 удаа цаазан ял оноосон ч 3 дахь удаагийн шүүх хурлын дараа бүх насаар нь хорих ял оноосон. Гисэн хэдий ч Чэн арайч цаазалж байгаагүй юм байна. Арайч цаазалж байгаагүй. Аа. Гэтэ хамгийн амир нь 3 дахь удаагийн шүүх хурлаар ингээд насаар нь бүх насаар нь хорих ял оноосон байгаа байхгүй юу? Гисэн ч одоо Чэн ээжийнхээ амт олон жилийн турш шүүхтээд 2006 онд хэргийг дахин нээлгэж чадсан. За шүүх эцэст нь түүнийг алуурчин мөн гэдгийг гэрчлэх нотлох баримт хангалтгүй байсан. Алуурчны зэвсэг олдоогүй, цусч байгаагүй, хэрэг гарах үед өөр газар байснаа нотолсон гэх үндслээр Чэнийг цагаатгсан. Гэтэл нөхөр 8 жил шоронд суусан. Ийм амир байхгүй. 22 доо наа чин шоронд ороо хилмигдэж ороод ингээ 30 настайдаа гарч ирж штэ. За Чэн суллагдсан ч нэр төрөө алдсан байлаа. За тэгтээ улсаас түүнд 197 мянган ёны буюу 97 сая төгрөгийн нөхөн олгор өгсөн. За гэхдээ тэр бууж өгөөгүй амьдралаа шинээр эхлүүлээд 2019 онд ухаалаг суултуур зохион бүтээгээд олон улсын бүр шагнал өртсөн. Гэхдээ тэр ер нь айгу давгүй залуу байж. Харин тийм байж. За өнөөдөр тэрээр амжилттай бизнес эрхлэгч сайн хан нэр хүндтэй иргэн болсон. За гисэн ч нөгөө нэг ингээд зүгээр байж байгаад хилмигдээд 8 жил шоронд суудсан хүн чинь нэг тийм сэтгэлийн амраадгүй зүйл байж л байгаа штэ тийм эстэй. Эд хийж бүтээх 8 жил. Яг үнэ. Ингээд жинхэнэ алуурчин өнөөдрийг хүртэл эргчлөөдөө алхаад байгаа. Гэтэл тиймээс тэр олон нийтэд хандан 500 мянган ёны буюу 251 сая долларын шагнал амлаж хэрэгтэй холбоотой мэдээлэл хайж эхэлсэн. За 6 дугаар сард нэрээ нууцлсан нэрт гэмт хэрэг судлаач энэ хэргийн мөрдөн байцаалтад туслахаар болсноор хэрэг одоо эргэж мэдхээрэн одоо хэрэг эргэж мэдхээрэн за нөхөр би шоронгт авсан харин одоо үнэнтэй нүүр тулгал үлдсэн гэж Чэн сэтгэл хөдлөн хэлсэн байгаа. За сэтгэлдлүүд нь нэгэнд хилсээр яллагдаж эргчлөөгөө алдсан хэрнээ гутарч сөхрөлгөө үнэнтэй тэмцэж чадсан Чэн бол жинхэнэ баатраа ийм хүмүүс нийгэмд итгэл найдвар өгдгөө шударгаас оройтсон ч ирдэг гэдгийг баталлаа гэсэн байна. Хүн амьдралаасаа 8 жилийг хис сэргээр үрдэг. Тэгээд араас нь хитгэн төгрөг өгөөд болчихдог. Шүүх цагдаагийн тогтолцоо бол зүгээр л эмгэнэл шүү. Энд цагдаа нараас гадна систем бүхэлдээ буруутай гэж байна. Мэдээж Чэнийг цагаатгасанд баяртай байна. Гэхдээ жинхэнэ алуурчин өнөө хүртэл эргчлөөдөө байгаа гэдэг аимшигтай хохирогч эмэгтэй ч бас мартагдах ёсгүй гинэ. Нөгөө цаазын ялыг те ингээд цуцлыг гэдэг чинь энэ штэ. Харин тийм. Тэгэл одоо энэ залууд цааз өгөл 8 жил суухынх нь оронд нь тийм үстэй нэг 2 3 жил суулгаж байгаа. Тэгээд цаацалцсан болвол ингээд яана тийм. Ингээ бүх юм дуусаа штэ тийм. Амар байдаг. Ер нь бол тэгээд ер нь гүжир үгэнд цөөм хариугүй гэж нэг амар үг байт юм л да. Тэгэл тэг ингээд за одоо чамаас өөр тэр эмэгтэйг алсан хүн байхгүй гэ гүжирцээр агаал аваачаа суудгацсан гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь эн чинь ингээд нөгөө 22 настай хүүхдийг тэгэл нөгөө амар зодож мотоол тэгээд эн чинь баг хэргийг ингээд хилсээр өрүүлсэн байгаа аахгүй юу?
Амар. Энэ юу ингээд мэдээ өчтөр ороогүй өнөөдөр орсон айгу өдөр нь зохимжтой байна. Юу гэхээр энэ 6 дугаар сарын 26-ны өдөр бол олон улсын тийм нөгөө эрүүдэн шүүлтийн хохирогчдыг хамгаалах өдөр. Оо, бүрүү. Оо, ваа, энэ бол жинхэнэ одоо яг тэр Эрүүдэн шүүлтийн золиос олцсон нөхөр явж явж байгаа аахгүй юу? Тэгэхээр ер нь бол тэ ингээд ийм хүмүүс дэлхий дээр зөндөө байдаг. Зөндөө байдаг. Тэгээд яаж чадаагүй яагаад гэвэл энэ хүнийг буруутан гэд ингээд харцсан. Энэ хүн буруулахгүй гэдгээ нотлох чадахгүй ангууд аваачаа суулгачдаг. Яг үнэ. Түүнээс шигэд буруутагийн нотлоо суулгачиж байгаа юм шиг байхгүй. Харин тийм. Буруугүй гэдгээ чи нотлох чадахгүй байгаа үсттэй сууг. Тэгэл энэ хүн одоо ингээд цагаатаад 8 жилийн дараа шоронгоос гарч ирсэн ч гэсэн ингээд хинч энэ хүнийг зүгээр л энэ шоронд хоригчст наа чин ялтан мэсэртэй гэж харна. Тэрнээс тэр найр бүх хүнд ингээд энэ хүн чинь ингээд үгүй ээ би ингэс юм аа гэд хэлээд яваад ах хэцүү. Тийм тэгэл одоо тэгтээ энэ залуу айгу мундаг бизнесмен болсон байгаа байхгүй юу одоо бол тий. Ер нь л тэ тавилгын үйлдвэр байгуулах гэжсэн тэгээ гарч ирснийхаа дараагаар ингээд ухаатаг суултуур зохион бүтээгээд тэрнгээр олон улсын одоо шагналд хүртсэн ийм хэмжээнд хүрсэн тэ ийм одоо хөдөлмөрч тэр суужсэн 8 жилдээ юу ч эсийг бүтээх байсан юм блэ. Тийм штэ. Энэ үний 8 жилийг ерөөсөө л нэг 195,000 юанаар 197,000 юанаар үнэлээд орхичиж байгаа байхгүй. Харин тийм. Яг үнэ. За хоёлаа хамтран аялагчаа яриад үргэлжлүүлье. Улаанбаатарт 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Toyota Q үйлчилгээ хамтран аялчилж байгаа. За Toyota Q үйлчилгээ бид нэр өмнө нь ч гэсэн ярьдаг байсан тий. За тэгвэл Toyota Top Motors дүүн Toyota Q үйлчилгээг үйлчлүүлэгчдээ санал болгосоор байгаа. Одоо ч гэсэн тэгэхээр яасан баг туу аль бие усны дийлрүүдээс борлуулагдсан 7 хүртэлх жилийн насжилттай автомашинуудад за 150 цэгэн онцлогоо хийсний үндсэн дээр баталгаа засвар үйлчилгээ бүрэн угаалга цэвэрлэгийн сайхан хамруулад за ингээд ашиглалтын доголдолгүй чанартай автомашин гэж дүгнээд худалдан борлуулах үйлчилгээ юм а. Таны өмнөөс таны машины чинь сайхан зараад өчгөн л шүү дээ. Ер нь Top Motors-ийн таны өмнөөс машины чинь дийлрийг хийнэ гэсэн. Яг үнэ. За аль бие усны дийлрүүдээс авсан гэдгийг маш сайн ойлгосон. 100,000 км хүртэлх гүйлттэй. 100,000 км хүртэлх гүйлттэй ийм байгаа. Ийм байх юм бол та тэгэл ерөнхийдөө бол 7 жилийн дотор авсан байх хэрэгтэй шүү дээ. Миний машиныг Toyota Top Motors-ийн бол миний машиныг борлуулж өгөх юм байна гэдэгт бол бат итгэлтэй байгаараа эднийх нь тэр 150 цэгэн онцлогоогоо хийгээд босод нөгөө өөдөн татдаг бүх юмнуудаа хийгээд тэгэл борлуулад өгч байгаа. Яг үнэ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 8888 9056 гэдэг утаснаас аваарай. Тэгээд Toyota Top Motors дүүн аялал зугаалгын үеэр одоо өглөө болон оройн цагаа урсгаж өдөр бүр өглөө 8-аас орой 20 цаг хүртэл ажиллаж байгаа шүү. Яг үнэ. За ингээд 8888 9056 ингээд нэвтрүүлгийн хамтран аялагч Toyota Q үйлчилгээ баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Анжигийн өргөх дараагийн мэдээг хамтаа сонсъё. Миний мэдээ нэх монголч юм шиг санагдсан. За. Яасан гэхээр Монголд ингээд хүүхдүүд бид нарыг ингээд гадаад мадад явж байгаад ингээд асуудаг штэ. Чи одоо ажилдаа мороор явдаг уу? Тий. Нэг юм нэг байнгын нэг жижүүрийн асуулт. Тэгээд манус хүнийхэн царайг харж агаад нэг итгэхээр царайтай ер нь тайлбарлаад ч ойлгохооргүй цанаатай юм тийм ээ. Тийм очиод явж идэг. Тэгээд тайлбарлаад ойлгохоор юм бол үгүй манайх ч одоо би ч ажилдаа онгоцоор явдгийн штэ гэж хэлчихсэн шүү дээ заримд нь. За ийм асуулт гадныхны хамгийн их сонирхдаг ч гэсэн биднэрт бол одоо хамгийн тэнэг асуултуудын нэг байдаг. Гэхдээ энэ удаа бол морьтой хичээлдээ явдаг хүүхэд Монголоос бус. Тайландаас гараад ирсэн. Морин унтс нөгөө чи хичээлдээ явж байгаа. За энэ тухайн мэдээ өргөе. Тайландын Антон гэдэг мужийн нэгэн ахлах сургуулийн ангийн сурагч Тэн гэдэг хүү байна. За өдөр болгон сургуулийнхаа зүгт морьтой давхиж очдөг нь нутгийнхны сонирхлыг татгаас гадна нийгмийн сүлжээнд ч одоо шууган тариад байгаа. За мотоцикл, дугуй, автобусаар явах гээд одоо зөндөө олон сонголт бол байгаа юу бол байгаа. Гэхдээ 3 настай Сааны гэдэг нэртэй азаргаан өнөн сургуульд ирдэг нь бол түүний хувьд бол хамгийн гоё ажил одоо гоё сонголт гинэ. За Тэн гэдэг энэ залуу бол анх 1-р ангид байхдаа л морины хорхоотон болоод эмээгээсээ морь авч өгөхийг өөлөн гуйдаг байсан гэж байгаа. За хэдэн жилийн турш морь унаж сургаж өссөн хүү одоо 2 морьтой болсон бөгөөд сүүлийн 1 сар орчим морьтойгоо хичээлдээ явж байгаа юм байна.
Хөөх юм байсан. Тий. Гэвч энэ бүхэн зөвхөн хобби байгаа зогсохгүй түүнд амьдралд хэрэгтэй сайн шийдэл болсон гинэ. Учир нь морьтой явах нь мотоцикл, машин унаж, шатхуун цэнэглэхээс хэд дахин хямд зардалтай гэж тэр ярьсан. Эхэндээ сургуулийн өмнө морьтой ирэх нь ичмээр санагдаж байсан ч мориндоо хэд хайртай учраас айдсаа давж чадаад одоо сургуультай морьтой ирдэг болсон. Эцэстэн дээрээ сургуулийн захирлаасаа морь авчирч болох эсхийг асуухад захирал Нучанарт гэдэг хүн байд юм байна. За. Түүний хүсэл сонирхлыг нь хүндэтгэж өөрийн офисын гадна морийг нь уяхыг зөвшөөрсөн байна. Морь яах вэ? Морь гоё л доо. Ер нь ч одоо ч гэсэн манад хөдөө зарим сумын сургуулийн хүүхдүүд морьтойгоо явж л байгаа. Хичээлдээ очиж л байгаа. Би тэрийг бол нэг үгүйсэхгүй байна. Морь зүгээр ийм нөө хот суурин газарт бол бас шээсний л асуудал байдаг. Тийм. Бас шээсний л асуудал байдаг. Түүнээс бол морины одоо аюул бол өөр юм байхгүй шүү дээ. Машин дэрэг шиг хөрс бохирдуулна гэсэн юм байхгүй. Бас шээсийг нь зохицуулж болж байгаа. За тийм бол өдөр бүр мориндоо ус өгч арчилж тордон үдийн цайны цагаар хүртэл хүлгээ шалгах гэж гүн очдөг гинэ. За. Энэхүү үер бусын унаан зөвхөн түүний сэтгэлд нийцээ зогсохгүй сургуулийнх нь хувьд ч бахархал урам зоригийн их сурвалж болсон гинэ. Сургуулийнх нь эхлээд ингээд нэг морьтой нөхрөө гайхаалтай зарим нь баг айжсэн бол сүүлдээ бол энэ сургуулийн бахархал болсон гэж байна. Наад чинь нөгөө нэг жоохон хүүхдүүдийг морь зөрөө унуулж гин бүр. Тий. Тэгээд эн чинь морио бас хөөрхөн сургацсан байгаа байхгүй. Цоройдог. Тийм дасгал масгал хийгээ сургацсан байгаа. Захирд үүнийг зөөлөн хүч гэж нэрлэж энэ бол манай сургуулийг те ингээд Тайланд даяар алдартай болгох ийм зөөлөн хүч боллоо гэж ингэж үзсэн байгаа. За. Зөвхөн хичээлд суугч биш өөрийнхөө байх зориг сонирхлоо дагаж чаддаг хүүхэд бол жинхэнэ манлайлагч юм хэмээн захирал нь хэлсэн байна. За. Тэн зөвхөн өөрөө морь унахаас гадна бусдад морь унахыг заадаг, парад болон ёслолын арга хэмжээнд оролцдог, заримдаа мөр морин аялал зохион байгуулж өөрийн хоббигоо орлогын их усүр болгож чадсан ийм сурагч гэж байна. За, дөг ирэх. Хэдүүлээ нөгөө нэг юунд явж хахад занжаажид явж хахад занжаажигийн нөгөө нэг маа үндснийх нь те та нар морьтой юу гэдэг. Тэгээд одоо нэрнгээсээ манай хөдөө гэрт 100 гаруй хадуу байгаа шүү дээ. Манайх ингээд 100 гаруй хадуутай ч гэсэн ямар амар баян ингээд. Тэдний хувьд морь бол үнэхээр ховор те одоо сонин үнэхээр баян хүний ажил байгаа байхгүй. Харин тийм. Тайландд мөн адил шүү дээ. Энэ чинь хоёр морьтой гэдэг чинь бол дог ир байгаа байхгүй юу? Би хардаа одоо ингээд нөгөө нэг солонгосын түүн кинонуудыг үзэхээр өрөвддөө штэ хөөрхий. Би чаавастаа нэг хот газар шиг суурин газараа бол нэг балер 4 хүнээр ингээд нөгөө сайднар ноёдууд нь ингээд ингээд явж яадаг. Тэнгүүдээ нэг ганц нэг морьтой тэрүүгээр нэг хоол жижиг арал марл руу давхдаг тий. Тэд нар баатар. Тийм. Зөвхөн баатар жанж. Тэгэл чаавас бусдууд нь бүгдээрээ нэг хүмүүс ирсэн гутлаа өмсөөл алхачаад штэ. Тэгэхэд манайх бол тий зүгээр хүрэн мор найрглын нүмүү хончин хүү хүртэл морьтой шүү. Ядаргаатай тий. Тийм шүү. Гүр манад чинь ганц морьт уралдаанч ганц дээлт барилдаанч гэж үг хүртэл байгаа шүү. Яг үнэ. За тэгээ сэтгэлдлүүд нь болохоор тал нутгийн морьтон хүн Тайландд төрсэн юм шиг л гайхалтай мэдээ байна. Моринд хайртай хүн муу хүн байдаггүй гэдэгтэй гэсэн байна. Хотод иймэрхүү юм зохихгүй аюултай. Гэнэт хэн нэгэн хажуунаас нь дайраад ороод ирвэл яах болж байна? Морио зөв газарт унаа гэсэн байна. Морь унаж сургуультай ирж болно л доо. Гэхдээ үдийн цайны завсгалгаанаар хүлгээ шалгах гэж гүйдэг хүүхэд хичээлдээ анхаарч амжиж байгаа юм болов да. За энэ минь бол зүгээр шалтгаан биш, шалтгаан шүү. Зүгээр шалтгаан. Яг үнэ. Зүгээр хот газарт зовлон болвол зүгээр тэр бас шээсний л асуудал байгаа. Тэгвэл өөрөөр бол эн чин дахмах хийгээд тэргөө одоо томоохон хотууд чинь морин цагтаа магдаа гэдээ яваад болоо л байгаа. Тийм учраас харин ч нөгөө нэг мотоциклтэй энэ тэр нөхдүүдийн айжууд бол энэ морчин хүн шиг өөрөө сэтгэн баргийн юмнаас бултна. Яг үнэ. Тийм шүү. За ийм сонирхолтой мэдээ баглаар навид ирсэн. За ястаа хөөрхөн мэдээ. За дэмжээ аялагч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар за Орион Чокопай. За би одоо идэж үзвэл. За анжи идэж үзвэл яг тэгэхээр зэрэг анжи хаарцг нь харуул да. Наад чинь бол би амьдралдаа анхудаа харж байгаа ийм цоошин байгаа байхгүй арбуустай харуустай. Миний болохоор нэг ийм гоё наадмын бүр зургал. 93 наадамтай ийм шин төрөл гарсан байна манайхаа. За тэгэхээр
Chocopay та бидний сайн мэдэх Chocopay. Orion брендийн онцгой эрэхтэй оригинал Chocopay-ийн үйлдвэрлэгч компани энэ жил Монголын маань үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийт хэрэглэгчдэд зориулан Chocopay бүтээтгүүний гадрах савлгаа нь 93 наадмыг зураглан ийм хөөрхөн сав баглаатаагаар үйлдвэрлэсэн байна. За одоо гадуур бүх дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байгаа юм байна шүү манайхаа. Янз бүр ямттай байна. Наач ерөөсөө яг бүр өнгөн хүртэл яг таруус шиг юм байна штэ. Оо за. Янз бүр ямттай байна. Тэгээд энэ нөгөө хамтран ажиллагч маань хэлчихсэн. Янз янзын Chocopay-нууд байгаа. Манайх бол Orion буюу яг ориг анхны Chocopay үйлдвэрлэсэн тэр Chocopay-ны үндсэн компани шүү гэж хэлээ. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ яриглагч Orion-ы Chocopay. Баярлаа. За 400 шугар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шоугах тусам нягтал гэсэн уриатаар үргэлжлэн хурж байна. За нөгөө нэг юм энэ манай энэ залуу охтуудын нэг оройдоо нэг хийдэг байсан нэвтрүүлэг байсан шүү дээ. Ямар нэвтрүүлэг вүлээ? За чанцаа, амраа, мега, номоо дөрөв нэг би нэг навчаа чимгээ гэд нэр өгцөн. Тэгсэн чинь хэний нилээдээ би бас нэг орлоод нэг удаа орсон юм а. Чи яг тэр үеэр нэг юм нисгэгч залуу холбогдоод тэгвэл би одоо ингээд нисэж ирээд ажилласаа буугаад нисгээс явж ийн авчаас чи энэ октоо ч нөгөө гэж ингэж орилдоо заяа. Йой. За тэгвэл одоо манай бүсгүүчүүд ороод би өчигдөр манай зохиолч хулигдсан байсан. Өнөөдөр яг жигнэсээ би өөрөө орж харсан. Айгуу гой залуугийн тухай, нисгэгч залуугийн тухай мэдээлэл хүргэж чинь шүү. Жигнэсээ гой залуу. За одоо орж ирж хүүхнүүд байна. Гэрээ. За нисгэгч болно гэхээр манай монголчуудын толгойд бол хамгийн түрүүнд нэг юм гоёмсог дүрм товц тийм үү? Яалтчгүй өндөр хариуцлага. За олон газараар аялдаг гэдэг нэг юм олон зүйлс бол санаад болж байна. Үнэхээр гоё залуу. Үнэхээр гоё залуу бас тий. Супер залуу ёо. Үнэхээр гоё залуу. За тэгсэн чинь Америк нэгдсэн улсын нисгэгч Gareth Ray өөрийн цалинг олон нийтэд дэлгэсэн нь TikTok, YouTube болон Daily Mail бүр олныг гайхшруулад интернет орчинд жинхэнэ шуугаа нэгдэгээд байна. За. Ийм гоё залуу мөртлөө нисгэгч дээрээс нь 20-х настай заяа наадах чаа тэгээ мангар өндөр цалин авдаг. За. Нью-Йоркийн томоохон нисгэх компанид ажилладаг 20 гаруйхан настай энэ залуу нэг цагт нэгэн цагт шүү 213,97 доллар буюу монгол мөнгөөр 730 мянга орчим төгрөг заяа. Нислэгийн километр цагаараа. Сардаа 17,000 гаруй долларын цалин авдаг гинэ. За энэ нь бол Монголын дундад цалинтай үний 5 жилийн цалинтай тэмцэх хэмжээний орлого гэсэн үг шүү дээ. Ер нь бол 17,000 гэдэг чи одоо монгол мөнгөөр хэд орчим болох юм бол 3,500-аар бод. 60 сая юм уу? Йой. За гэхдээ л энэ ажил сонсогдож байгаа шиг амархан биш гинэ. Гарет зарим нислэгийн дараа олон цагийн турш буцах нислэгээ хүлээх хэрэгтэй болдог. За жишээ нь Аризонагоос одоо Феникс хүртэл нисээд 40 цагийн турш гэрээсээ хол байдаг ч ердөө 10 цагийн л цалин авд юм байна л да. Наад чи ингээд сул цаг тэнд ингээд байгаад ш 40 цаг тэнд гэрээсээ хол байгаа мөртлөө 10 цагийн цалин аваад штэ нүү. Нисэж байгаа үедээ л үеийнхээ цалин бодуулна гэсэн. Тийм байна. За тиймээс Гарет одоо цаг бага зарцуулж их орлого олох маршрутад илүү анхаарч эхэлсэн. За тэгсэн чинь нөхөр ингэсэн байж байна. Ля Гардиогоос Даллас руу буюу одоо нөгөө зорчигчоор аялсан. Одоо шууд зорчигч болоод явсан гэсэн. Тэнгүүтээ Далласаас буцахтаа болохоор нисгэгчийн ажлаа хийсэн. За өдрийн ажлынх нь нийт хугацаа 7 цаг 20 минут болж 1556 доллар буюу 5.6 сая төгрөг монгол мөнгөөр цалин авчээ. За ингэж үр ашигтай ажилласныгаа тэр өглөөрт болсон ч гэртээ өдөр 3 цагт амжаад ирлээ. Шал өөр мэдрэмж байна гэж хуваалцсан. Бас толгойтой. Аргагүй энэ чинь нисгэж болж байгаа хүн толгойтой л байлгүй яг уу. Нийт сарын цалин 60 сая төгрөг байна шүү. Ямар амар хэрэгвэ. За тэгсэн чинь одоо ингэн гэж байна. Ахлах нисгэгч буюу одоо капитан тийм үү одоо нөгөө одоо ахмад болох юм бол түүний нэг цагийн цалин $350 хүртэл өснө гинэ. Ой. Сарда хөө нөгөө 17,000 чинь сарда 27,199 төгрөг болох боломжтой гэж байна. За энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 94 сая төгрөгтэй дүүцсэн. Сарыга цалингаар байр авчих юм байна. Наад 60 сая чинь
94 сая болно гэж штэ одоо. Тийм байна. Гэхдээ түүний ажлын ард тасралтгүй сургалт, стресс, эрсдэлтэй шийдвэрүүд олон хоногийн ганцаарл байдгийг бас санах хэрэгтэй. Тиймээс энэ бол зүгээр нэг өндөр цалинтай ажил биш, харин тэсвэр мэрэгжлийн ёс зүй, зориг шаардсан мэрэгжлийн макс байна. Тийм байна. За сэтгэгдлүүд нь ажлаа хийхээс гадна ухаантайгаар маршрутаа сонгоод орлогоо өсгөж байгаа нь мундаг байна гэсэн. Яг тийм. За, машины түрээс байрны зээлтэй зуралдаа сууж байхаар нисгэгчийн сургалт таймаарч юм шиг. Цалин өндөр нь үнэн ч өдөр болгон өчнөө хүний амь хариуцах дарамттай тулгардаг гэж бодохоор хэлбэр ажил биш л байна даа л гэсэн байна. Үгүй мэдээж ажил болгоны арталт хариуцлага байгаа. Тэр тусмаа агаар дээр, газар дээр биш агаар дээр тэр олон хүний амийг хариуцж байгаа гэдэг бол яалтчгүй хариуцлагатай л ажиллаа л да. Гэтэл нисгэгч гоё те. Гоё. Тэгээд хүүхнүүдийн тийм хөсөмжит залуу болоод байнга амьдарч дээ те. Хүүхнүүд нэрнгээсээ зүгээр нисгэгч гингүүд нь вау. Тэгээ үнэ. Хараагүй багтаал вау. Тэ. За. За миний дараагийн ярих гэж байгаа юу? За манайхан нэг ингэдэг штэ тоолон дээр толгоо мөлжүүртэн дээр шүү гэж ингэж ярьдаг. За үнэ. За муу бас нэг юм нэг үг байдаг. Муу ир дайн төрнө гэж. Бас тэгдэг. Энэ бол бас л яг хийсэн үг шүү дээ. Яг хийтэл хэлдэг үг. Гэтэл орчин цагийн мэдээллийн 900-д бид дэлхийн дахны дайны тухай мэдээг сошиалоос өдөр бүр харах болсноор зарим жинзид үеийнхэн болвол дайн аимшигт гай зовлон биш зүгээр л нэг байдгал зүйл мэт ингэ санагддаг болчихжээ. Наадвал чи нөгөө нэг дандаа нөгөө өхөө алдаг тоглоом тоглосоор байгаад айгүй бол тийм болж байгаа хөө. Үгүй одоо жишээлбэл ингэж штэ. Нөгөө нэг Иран, Израилийн дайнчин нь штэ. Сир мэрдээгүүр ингээд нэг бөмбөг ингээд явж байгаа бууч мууч нь явж байгаа. Нөгөөдөл нь ингээд наанаас гэрээсээ бичлэг хийгээд за одоо ингээд Иранаас нэг 47 орчим пуужин Израиль руу явчлаа да гэдэг бичлэг хийсэн юмнууд нь тавигдчихад байгаа байхгүй. Тийм сошиал дээр тавигдчихсан. Тэр чинь дээгүүрэнд аваад ингээ өөр газар унжээд гэсэн үг шүү дээ. Тэгээ аль эсвэл ингээд харагдахуйц газараар нисээд яваад байгаа байхгүй. Тэдэрт бол аюул байхгүй учраас тэд нар тэгээ бичлэг хийгээ оруулсан. Энэ нь тэдэр хүмүүст дайн гэдэг чинь нэг амар биш юм байна гэж санагдсан байгаа юм Жензикийнхэнд. За. Энийг илтгэх болсон энийг нь одоо илтгэж байгаа нэг сонин одоо шүүмжлэл дагуулсан тренд зэгдэл гэж нэрлээ те. TikTok дээр хүчээ авч байгаа тухай мэдээлэл хүргэх гэж байна. Нөгөө мэдрэлүүд чинь цэрэг хувцс мовц шиг юм өмсцэн ингэж мэнгцэн зураг оруулаад байгаа юм шүү дээ. За. Америкийн нэгдсэн улс Ираны хурцтмал байдал за ингээд эн чинь Америкийн нэгдсэн улс Иран ахаад дээр нь Израиль, Орос гэдэг ингээд ер нь бол дэлхийн дайнч үүсч магадгүй 3 дугаар дайн үүсчих үе гэсэн айдас төгшөр төрж штэ ер нь бол тий ийм амар эвгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Дэлхийн хэвлэлүүд шуугаад одоо дайны ийм ер нь урд хожид үзэгдээгүй тийм ноцтой байдал үүсчлээ гэж ярьж байгаа энэ үед бол Gen Z буюу 1997 оноос хойш төрсэн шинэ үеийн залуусын зарим нь энэ айдсыг загварын тренд болгоо хувиргаж TikTok дээр дэлхийн 3 дугаар дайны загварын шоу нэртэй ийм видео оруулдаг тренд үүсчих. Наадвал ч бүр хардаа дотор хувцсан дээрээ доор нэг багаж гутал мотл өмссөн солиорч өгч штэ. Одоо зөндөө юм байна. Нью-Йоркийн инфлюенсер Полина гэх бүсгүй хэрвээ дэлхийн 3 дугаар дайн болвол миний өмсөх хувцс гэсэн тайлбартай видео анх нийтлээд цэргийн хэтэ oversize цамц армийн хэв маягтай бикини өмсөд энэ бол дайсны анхаарлыг сарниулах хувцалт гэж ёжилсон анх тавигдаад 4 сая гаруй хандлт авсан юм байна. За тэгэнгүүт нь нөгөөдүүл нь дуурайгаад энийг нь тренд болгоо аваа явцсан. Дараа нь нөгөө хүүхэн чинь кама өмд богино топ эрзэний гутал өмсөж өөр нэг гадаад өрхийг үргэлжлүүлэн танилцуулсан. Ингээ энэ маш олон хүн TikTok дээр үзээд ангууд нөгөө TikTok-ийн хинээтэй Жинзэтийн нөгөөдхийн тренд болгоод аваад. Үгүй одоо манай найруулагч ингээ бүр ингээ төрөл төрлөөр нь үзүүлж ин заяа. За бүр ингээ хувцсны ингээ нүү сет ингээ бүр гаргацсан байна заяа. Одоо ингээ нөө бид нар цэрэг ногоон гэж ярьдаг шүү дээ. Тим өнгийн шорт тэнгүүтээ дээр нь ингээ хар зүгээр ингээ боди заяа. Тэнгүүтээ доор нөгөө юм цэргийн гутал шиг гутал өмсөнгүүтээ бүр ингээ кет мет бүр ингээ төрөлжүүлээд. Наад чинь бүр өстө 9 шид дээр нь хувц өмсөж байна. Харин нэг өөр нэг TikTok хэрэглэгч болохоор анхны дайм маань байгаамаа жаахан сандарч байна гэж үчээд армийн ногоон хөрөм мини юбктайгаар өөрийн дайны стилийг хуваалцсан байна. Эдгээр бичлэгүүдийг дагаад Gen Z хэрэглэгчдийн донд World War 3 Fit Check гэдэг нэртэй хаштаг
үүсгэсэн ийм бичлэгнүүд хүчээ авч энэ TikTok дээр нэгэн цоо шин тренд болсон байгаа юм. Мэдээж зарим нь үүнийг шинэ үеийн урлагийн хэлбэр гэж үзэж байна. Гэхдээ олон нийт бол энэ үзэгдэл тун шүмжлэлтэй анзаараа. Тэглгүй яах юм бэ? Тэглгүй яах юм. Хүмүүс ам өргөдөж болцсохгүй. Хэдэн сая хүний амьдралтай холбоотой нөхцөл байдлыг инээдтэй меме загварын контент болгон хувиргаж байгаа нь үнэхээр зүү зөксгүй юм олон мянган хүн дургуутжээ. Дэлхийн 2 дугаар дайны шархан анаагүй хүмүүс амьдаараа байж штэ. Тийм штэ. Одоо амьд байж штэ. Тийм байхад чинь те одоо эн чинь зөвхөн дэлхийн 2 дугаар дайнаач болио л дээ. Одоо энэ тэнтгүү Африкт гэхэд баахан иргэний дайнууд, саяхан гэхэд Югослав тарахад чинь энэ зүү Европт чинь саяхныг хүртэл дайн болж илээ шүү дээ. Тэгээд тэр дундаас чинь хичнээн олон энгийн иргэд одоо ингээд өсвөлэн зэлмэн одоо тэгэл тэр серийн дөрвөсөд гээл одоо Европоор нэг тархлаа штэ тэнцэж дайн байданаас зугтаж аваа хүмүүс штэ тий. Юу 2 дугаар дайн битгий хэл саяхны өмнө ингээд уул муур арилаагүй одоо ингээд Орос Украины дайнаас болоод хичнээн хүн бас дөрвөв тийм үстэй тий. Ийм байхад энэ бол айгүй тийм амар үзэгдэл байна. За тэгсэн чинь сэтгэл судлаачд бол үүнийг зүгээр нэг мэдрэмжгүй хошигнол гэж дүгнэхээс илүүтэйгээр энэ Gen Z гэдэг нь үеийнхний чинь үеийнхний хувьд бол мэдээлэл дассан. Байнгын гамшигт мэдээний доор амьдрах зуршилтай болцсон байдлын нэг илэрэл хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Зүгээр одоо хэвээ үзэгтэй. Дайн бол болж л байдаг. Тий, өдөр бүр сошиалаар дайн дэлбэрэлт гамшиг харж өссөн энэ үеийнхэн аюулыг бодит байдал гэхээс илүү контент болгоо хөргөж байгаа нь өөрөө харуулсал төрөдөм дүр зураг гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн дайны загварын шоу биш. Харин дэлхийн ирээдүйг лайк, follow, share дотор багтааж ойлгодог болчихсон нэгэн үеийн тусгал гэж ингэж харж байна. Яа, яг өстө үнэн хэлсэн байна. За сэтгэлдлүүд нь айдсан хошигнол болгож хувирах нь Gen Z сэтгэл зүйн дархлаа юм уу та? Зүгээр нэг хувцлалт биш. Харин ч дайн гэдэг бодит аюулыг залуусын өнцгөөс өөрөөр харуулах хэлбэрч байж болно шүү дээ гэсэн. Хүний зовлонгоор контент хийхээ болоосоо дайн бол шоу биш. Энэ Gen Z-ийнхнийг буруутгах амархан ч тэдний өссөн орчин өөр шүү дээ. Байнгын хямрал дайн мэдээний шуурганд өссөн хүмүүс энэ бүхэнд дүжирчихжээ гэсэн байна. Дайн эхлэгээд мэдэгдэл ирэхэд хүлээгээрээ би эхлээд хувцас өмсөд хийгээд байж байх юм байна л та гэсэн. Харин тийм. За хамтран аялагч яриад өргөжлүүлээ. Амар санаатчлаа надад бүр. Бараг тоглоом шиг хүлээж аваад байгаа юм уу? Яаж аанчтай амар юм бэ яс. Тоглоом тодон л дээр шүү. Яг үнэ. Улаанбаатар хотод 18 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үндэсний баяр наадмыг өгтөн Ариг банкнаас хадгаламж эзэмшигтээ зориулсан хосгүй боломж хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэд Ариг банк хамтран ажиллаж байгаа. За Ариг банкны өмнөх 16.5% хүүг нь бид нар өндөр гэж хэлсэн. Тийм ээ. Одоо бүр 18% болоод ингээд юу ядсан. За энэ хизэнээс эн чинь бас хугацаатай шүү. Та бүхэн 6 дугаар сарын 10-наас эхэлсэн бол 7 дугаар сарын 10-нд дуусна. Одоо бид нарт нэг 14 хоног байна. 2-7 хоног бол байна бас. Тийм. За тэгэхээр хадгаламжийн нөхцөл нь болохоор ийм өндөр хүү амлж байгаа учраас хамгийн бага үлдэгдэл 5 сая төгрөг, за хамгийн их үлдэгдэл 1 тэрбум төгрөг. За одоо зөвхөн 1 сарын хугацаанд хүчинтэй онцгой урамшуул авахгүй юу. Тэгэхээр одоо харилцагч танд ч гэсэндээ одоо би ч тоондоо муулда 1 тэрбум төгрөгийн 18% гэхэр ч одоо хэдий нилээн бас хөөрхөн өсчих гээд байгаа байхгүй. Сая төгрөг. Яг үнэ. 180 сая төгрөг жил мөнгө хадгалуулсны төлөө би болох гэдэг шүү дээ энэ чинь тийм үстэй. За тэгэхээр та илүүдэл эренгүү мэдээллийн 70 10 техник гэдэг утаснаас аваарай. 70 10 техник. За Эрдэнэ дархан бол Улаанбаатар хотын бүх салбаруудаар өөрчлөлөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэд Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний дараагийн өргөх мэдээлэл Филиппин улсын цагдаагийн шин дарга генерал Николас де Торе цагдаагийн байгууллагын сахилга батыг чангатгах хүрээнд нэгэн сонирхолтой боловч маргаантай шин журам хэрэгжүүлж эхэлжээ. За юу гэж бодож байна? Битгүй энэ Филиппинчууд живгүй штэ. За ингэн тэр нь юу вэ гэвэл биеийн жингээ буулгахгүй бол ажилласаа халагдана. Гэтэ яг үнийг хэлэхэд өштэй тий. Чагсаал хувц өмсөж байгаа хүн бол твхгэрлэвэл гоё шүү. Яйл нэг бүдүүн тэгэл ингээд нөө яцаагаал ингээд нэг товчин тасарч унчих гал явал бас онцгүй л ахгүй юу ер нь бол. За журам зааснаар цагдаа нар өөрийн нас хүүс өндөр тохирсон стандарт жингээс 5 кг-аас илүү жинтэй байх ёсгүй гинэ.
За энэ стандартыг хангахгүй бол 6 сараас 1 жилийн хугацаа өгөөд за өгсөн хугацаанд биеийн жингээ бууруулаагүй тохиолдолд ажлаас халах шийдэл хүлээлгэнэ гэж бол мэдгдсэн байгаа. За. За одоо жишээлбэл бид нар чинь нөгөө ингэдэж штэ яг гоо энэ дээр үеийн л жишгэлдээ эрэгтэйчүүд бол өндрөөсөө 100 касаад эмэгтэйчүүд 110 касаад тэгээд яг байх ёстой жин гэж ярьдаг байсан штэ. Тэгээ бодохоор би одоо жишээлбэл бурхан минь байх ёстой жингээсээ би чинь бүр 20 кг илүү явж байгаа байхгүй юу? Би бол ажлаасаа халагдсан юм байна. Минийх бол бүр амар л да. Би турч чадахгүй одоо өсгөөсөөр арга байна. Би одоо өснө. Гэхдээ эрүүл мэндийн шалгаантай хүмүүсийг захиргааны ажилд шилжүүлэх эсвэл бүрэн чөлөөлөх хэлбэрээр тусад нь авч үзнэ гэдгээ бол онцолсон. За генерал Торе цагдаагийн дүр төрх гэдэг бол ард түмэнд хандах итгэлцлийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Сахилгабаттай биеийн тамираар хичээлдэг цагдаатай байх нь олон нийтэд итгэл төрүүлнэ гэж тайлбарласан байна. За генерал Торе 6 дугаар сарын 2-нд албан ёсоор ажиллаа авсныхаа дараа цагдаагийн байгууллагад олон шинжилэл хийж эхэлсэн бөгөөд жингийн эсрэг тэмцэл нь түүний анхных бишээ. 6 дугаар сарын 17-нд иргэдийн тавьсан асуудалд 5 минутын дотор хариу өгөх тушаалыг биелүүлээгүй улмаас цагдаагийн 8 алба пагчиг ажлаас нь чөлөөсөн гинэ. За нэлийн чанга дарга очсон ер нь бол айхтрал ажиллаж байгаа юм байна. Тийм байна. Хэрвээ стандартад хүрч ажиллаж чадахгүй бол бид үүнийг хийх хүмүүсийг хайж болох л болно. Энэ бол ерөнхийлөгч болон Филиппиний ард түмний өмнө хүлээсэн бидний үүрэг гэж ярьсан байна. За энэ бол зөвхөн жин хасах тухай асуудал биш, харин цагдаа бол зөвхөн дүрм төвцтэй хүн биш ээ. Сахилгабаттай хариуцлагатай байх ёстой гэсэн шинэ хандлагын илрэл болж байна гэж үздсэн байна. За сэтгэгдлүүд нь цагдаа нар өөрсдөө үлгэрлэхгүй бол иргэд яаж Сахилгабаттай байх вэ? Би бэлдрийн шаардлага тавьж байгаа нь маш зөв. Хариуцлагатай хурдан хөдөлгөөнтэй эрүүл цагдаа бол жинхэнэ хамгаалагч. Энэ реформ бол цагдаагийн нэр хүндийг сэргээх алхам гэсэн байна. Жинтэй тэмцэж байхаар авилга, хууль ус баримчилгаа, хүчирхийлтэйгээ тэмцээч ард түмэнд туранхай цагдаа, шударга цагдаа хэрэгтэй гинэ. Бас нэг өнцөг. Тийм. За манай ажлынхан дээр ийм журам хэрэгжвэл хамаг баг хамт олноороо ажлаасаа халагдчих байх та гинэ. Филиппинчэр шүү дээ. Цагдаа нар нь пальтаны буутаа явж идэг штэ. Бүрүү. Тийм, одоо чи ингээд томхон за би одоо сүүлийн үед очиагүй шүү. Гэтэл намайг очиж явах үед бол тийм ингээд чи томхон супермаркет юм уу нэлээд өндөр үнэтэй ресторан зоогийн газар руу орох болох юм бол эрэгтэй эмэгтэйгээр хоёр өөр хаалгаар ордог. Эрэгтэйг нь эрэгтэй хүн, эмэгтэйг нь эмэгтэй хүн нэгждэг. Бүрүү. Тийм, тэгжиж оруулдаг шүү. За. Тэгээд би танах ч одоо хизээ дайм болчоод ийм амар сүртэй ингээд буу зэвсэгтэй хүмүүс хамгаалаад идэв гэсэн чи эднийх чинь нэг юм нэг бас нэг муслим цөөнхтэй юм байна. Муслим цөөнхтэй тэр нөхдүүд нь гинт алга болоод тэгэл ингээл хард амх наашин цааш нь болгодог юм шиг байгаа. Тэгж мөнгөтэй болохоор зэвсгэлж аваад гинт дайраад ороод ирдэг гэсэн. Ямар амар юм бэ? Тийм учраас цагдаа нар нь тийм байнгын зэвсэгтэй байлдааны бэлэн байдалд байгаад идэв юм билээ л дээ. Зөө. Танд тийм мэдээний цаг байхгүй гинэ. Би яаштай заяа. Юу яажсэн? Шинжэнээс ингээд нөгөө гүүрээр ингээд яваад Хонконг руу гардаг штэ. Шинжэнээс тэгэхэд би ч нөгөө анх удаа ингээ Хонконг руу гарч үзэж байгаа байхгүй юу. Тэгэл Бээжингийн цагдаа нар чинь нэг сонио ногоо уцтаа штэ тий. Ийш нэг элчингүүдийн гудамж гэж элчингүүдийн үүдэн дээр нэг пөвис нэг ногоо уцтай юм уу. 2 янз байгаа. Бээжингийн цагдаа чи 2 янз штэ. Тэгээд би тийм л хүмүүс харчихсан л байгаа штэ. Тэгээ байж хагаад яг ингээ Шинжэнээс ингээ гүүрээр дамжаал Хонконг руу орч өөдөөс ингээд лаг зэвүүн юм хар хүүх хувцтай мак урцсан хүн цогсож байгаа бүр цөцсөн штэ. Тэг эвгүүн байлээ яас эвгүүн байлээ. Яг тэр чинь хилэлтэй онцгой хилэлтэй онцгой бүсэлтэй тий. Тэгээд Филиппин чинь ийм юм байлээ. За одоо нөгөө ерөнхийлөгч буюу намайг очих үед чинь өө нэг амар ерөнхийлөгч юм байсан. Ерөнхийлөгч нь өөрийн гэсэн айрамтай. Бүр айрамтай. Ерөнхийлөгчийн айрам гэж байгаа. Ахаад тэгэнгүүт нь эсрэг одоо нөгөө сөрөг хүчний айрам гэж тустай айрам бас байдаг. За. Амар нь тэр шүү. За. Тэгээд тэр хоёр нь хоорондоо ингээ байнгын хувцастай. Тийм, байнгын ингээд нөгөө бэлэн байдал байж идэг. Гэтэ тэр хоёр нь арай байдалдчихдгүй юм байлээ л дээ. Гэтэл тэр 3 дахь нөхдүүд нь болохоор тэр
үндэсний цөөнхүүд буюу хэдэн муслим нөхдүүд байдаг. Тэд нар нь гинт орж ирэл төрөл самарна гээл аюул болгох гэсэн. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 26-ны Пүрэв гарагийн 400 шугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хадгаламжийн хүү харуулж 18% боллоо. Үндэсний баяр наадмын өгтөн Ариг банкнаас хадгаламж эзэмшигтэй зориулсан хосгүй боломж хэмээн Ариг банк. За мөн Toyota-гийн үйлчилгээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3